Роторын гишүүн гэдэг маань болж бүтэхгүй байгаа зүйлийн хажуугаар нүдэн ханаад өнгөрдөг хүмүүсийн тухайд. Ротракт бол нийгэмдээ үйлчилж, хамтдаа багуулж, сайн дурын ажил хийх замаар өөрийгөө хөгжүүлэх зорилготой залуучуудын нэгдэл билээ. 1999 онд Улаанбаатар Ротary клубын гишүүд залуу үе бэлтгэхээр Улаанбаатар Ротракт клубыг үүсгэн байгуулсад нь Монгол дахь Ротракт хөдөлгөөний эхлэл байв. Хүнээр ярих юм бол баг нас бийд хүрсэн 90 цент дүүрнэ гэдэг шиг те. Яг энэ насны дээр Ротрактын маань Ротракт хөдөлгөөн маань өөрөө ирсэн байна. Энэ нь зүгээр нэг клуб биш, харин хүмүүнлэг сэтгэл, итгэл үнэмшилээр тулгуурласан залуу манлайлагчдыг бэлтгэж нийгэмд бодит өөрчлөлт хийх эхний алхам байлаа. Тэр үед дүрлцэн очидгөө Монгол орны өнцөг болон бүрт гэрэл болон ас 10,000 гаруй иргэний амьдралд эерэг өөрчлөлт авчирсан 70 гаруй төрслийн хэрэгжүүлэгч хүч болжээ. Эдгээр нь зүгээр нэг хоосон тоо биш, харин бодитоор хүмүүсийн амьдралд эерэг нөлөө үзүүлсэн үр дүн, үе үеийн залуусын итгэл, сэтгэл, зүтгэлээр бүтсэн жинхэнэ үнцэн. Өдгөө 190 оронд 9,000 Ротракт клубын 120,000 Ротракт гишүүд үйл ажиллагаа явуулж байгаагаас Монгол улсад 14 Ротракт клуб байгуулагдаад байна. Монголын Ротрактын залуусын тууштай хөдөлмөрийг олон улсад өндрөөр үнэлж, олон улсын Ротary байгууллагын удирдлагууд ажиллах үедээ төслүүдээр нь зочилж байдаг. Энэ нь Ротрактчуудын ур чадвар, манлайлал, олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөний илэрлэл юм. 2023 онд Монголын Ротрактын түүхэнд шинэ хуудас нээгдсэн. Анхны Global Grant төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь Ротрактчуудын мөрөөдөл хил хязгаарыг давж дэлхийн тайзнаа алхаж болохыг батлан харуулсан мөч байлаа. Өдгөө Ротрактчууд хамтын хүчээр 15 төсөл, 15 хөрөнгө босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байна. Монголын Ротрактчууд бүс нутгийн болон дэлхийн Rotary Youth Leadership Awards залуучуудын чуулга уулзалтуудад тогтмол оролцож манлайлах чадвараа хөгжүүлсээр ирлээ. Цаашлаад клубүүд дотоод сургалт, хэлэлцүүлэг, хөгжлийн семинаруудыг тогтмол зохион байгуулж шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэхэд анхаарсаар байна. Энэ хүрээнд спортын нөхөрсөг тэмцээн, марафон, дугуйн аялал зэргийг зохион байгуулж эрүүл амьдралын хэм маягийг дэмжсээр байна. Бас яг энэ жил дээр DDR-аар хийж байгаа маш их баяртай байна. Дээрээс нь нийт клубүүд маань 25 жилийн дээрээ хамтдаа хамгийн том арга хэмжээ болгохтой APR-аас буюу Asia Pacific Regional Conference гэдэг Азийн хөндлөө бүс нутгийн залуучуудын чуулга уулзалтыг хамтарч зохион байгуулахаар ерөнхийдөө бэлтгэл ажиллагаа хийсэн явж байгаа. Ротракт клуб нь зөвхөн төсөл хурал арга хэмжээ зохион байгуулаад зогсохгүй, хүн бүрийн дотоод өнгө авиасыг илэрхийлж насан туршийн нөхөрлөлийн үнцийг тавьдаг орон зай. Тэд мэдлэг чадвараа хуваалцан нэгнээ дэмжиж, үүрэг хариуцлага хамтдаа үүрч, дурсамж бүтээж, хамтдаа өсөж төлөвшдөг. Ротрактын уулзалтууд гишүүдийн авиас чадварыг сорьсон бүтээлч үдших болохоос гадна хамтдаа ууланд алхсан, хөгжилтэй аялал, гэгээлэг дурсамж болон үлдсэн гэрэл зурагч байж болно. Тэд ууланд алхаж, төслийн талангаа бичиж, баяр тэмдэглэж, удирдагчдыг бэлтгэдэг. Гэхдээ юу ч хийсэн тэдний дунд үргэлж нэг зүйл байдаг нь хамтдаа бүтээсэн мэдрэмж, дурсамж. Тиймээс ч өнгөрсөн 25 жил сэтгэл зүтгэл гэгэн дурсамжаа дүүрнэлтжээ. Өнөөдөр Ротрактчууд 25 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ бол үе үеийн Ротрактчуудын зүтгэлээр бүтсэн бодит өөрчлөлтүүдийн тухай түүх. Одоо Ротрактчуудын игнээд байгаа болон ирээдүйд бидэнтэй нэгдэх хүн бүрийн нөлөө олон мянган хүний амьдралыг өөрчлөх болно. Ирээдүг өдрөгөөр төсөөлж өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн хүн бүрт энэ хүү хөдөлгөөн нээлттэй. Бид өнгөрсөн 25 жилийг хамтдаа бүтээсэн. Харин одоо эх 25 жилийг тантай хамт бүтээхийг хүсэж байна. Бидэнтэй нэгд хамтдаа алхацгаая. Гэрэл асаацгаая. Хэцэж надад хүч хэмжсэн цэгийг үлээ. Шинэ ертөнцийг бид бүтээ.